Emerald challenge би бол багийнхаандаа яг зориулаад ингээ багийнхаандаа хэрэгжүүлээ явъя гэсэн. Тэгээд ер нь бол цөөн хүмүүс хийжснээр олуулаа хамтарч хийгээд за дээрэс нь тэр хүмүүс чинь бодвор дундаа нэг хүний хоошаар байна өрсөлдөн тий дээрэс нь тэрнээс дутуу байчих үе тэрэнд ингээд л одоо ингээд ялагдчихгүй хожигдчихгүй гэх хүний дотор нэг тийм тэмцэл харагдаж штэ тэрнээгаа ингээд бас ингээд тэмцэлтэд одоо ингээд бүх цолтой одоо энэ бизнес дээр одоо анхнаасаа ингээл байж хахад байжлээсэн нэг лидерүүд байгаа шүү дээ. Тэдэртэйгээ ингээ ярилцаад хамгийн эхлээд тунгааш санал болгоод энийг одоо ингээ пак дотроо таны багаас доош ингээ бүх Emerald төвшний лидерүүдтэйгээ хамтраад энэ зүйлийг хэрэгжүүлъя гэд санал болгосон баа. За энэ нь болохоор өдөр бүрийн жижиг үйлдэл том амжилтыг бий болгоно. Бид нарт яг одоо 2 сарын хугацаанд байгаа учраас 2 сарын хугацаанд угаасаа Emerald цолыг хийх ёстой шүү дээ. Тэгээд өдөр бүр та яг энэ нэг алхам нэрээ төвлөрөөд хийж чадах юм бол үнэхээр боломжтой. Та хэд мэ боломжгүй бодож байгаа боловч бид нар өөрсдөө хийжсэн болохоор боломжтой байхгүй. Тэгээд бид нар нөгөө та хэдийг чадна боломжтой гэдгийг хараад байдаг. Та хэд мэ боломжгүй би чадахгүй шал худлаа гэд ингэ бодоод байгаа юм бол та юу бодно яг түүгээрээ байна. За тэгээд энэ процессын энэ юу болохоор сургалтыг болохоор би өдөр бүрийн алхмыг зааж өгөөд өдөр бүр хянаад тэгээд өдөр бүр тайлагнаад ингээд явах процесстэй юу яаж байгаа уйлдуулад явж байгаа. Тэнгүүд бидний бизнест орж ирэнгүүт яг нэг тийм алхмууд байгаа сте. Тэгээд одоо яг юу хийх юм бол яг яах юм бол юунаас эхлэх юм бол гэсэн нэг тийм амар бодлоод би энэ бизнест орж ирчээ бүр шөнө нойр урдг байсан. За тэгээ хамгийн ихний хийх зүйл нь болохоор 10 шинэ үнэтэй өдөрт холбогдноо. Өдөрт холбогдоход нь болохоор заавал та бүтээгдэхүүн борлуулалтаа чухал биш. Өөе сайн уу, ажлаа сайн уу, сонин сайхан юу байна? Би байгаа шүү. Би Сэлва гэдэг юм гой сайхны бүтээгдэхүүн хэлж байгаа. Хэрвээ чам ямар нэг хүн санал болгож энэ бүтээгдэхүүнийг тайлбарлаж чамд нэг юм хэлэх юм бол би байгаа шүү гэдгээ заавал тэр хүмүүстэй хэлж хэрэгтэй. Тэгэхгүй бол бид нар чинь нөгөө нэг за би өөрөө боловсруучаа, за би өөрөө лаг болчиход гэж явж байгаад хүмүүсээ алдчихдаг байхгүй. Нөгөө ирэл харсан нөгөө өөр багт орсон. Өөе би чамайг оруулах гэж штэ гэл амар олон кейсүүдтэй. Тэгээ нөгөө нэг марцсан байхад нөгөө нь сургалтыг нэрчсэн ч юм уу тийм тохиолдол аяг байдаг. За тэгээд 5 follow up хийх буюу одоо өдөр тэр 10 үнэтэйгээ холбогдсон бол мааш нь тэр 5 үнэтэй ахаад ирээд холбогддог. За тэгээд follow up хийхийг нь бас хэрхэн хийх бас арга нь байгаа. За тэгээ өдөрт нэг рeel хийх. За энийг ерөнхийдөө бол зөвхөн ингээл сүлжээний бизнес гэж харахаас илүүтэйгээр бас хажуугаар нь хувийн брендинг үүсгэхээсэ гэж хүсэж байгаа байхгүй. Хүн болгон өөр өөртөө гэсэн давуу талтай. Тийм болохоор тэр давуу талаа гоё хөгжүүлээд энэ бизнесээтэйгээ уялдуулаад хувийн брендингээ бас энэ бизнестэй орж ирэхээр бас хөгжүүлдэг шүү гэдгийг бас гоё тренд болгоо гаргаад ирэх гэж бодож байсан байхгүй. За тэгээ өдөрт 5 story хийн. Багийн уулзалт нь одоо чинь ийм уулзалт болон ийм сургалтуудтай идэвхтэй амрагдана. За бүтээгдэхүүний мэдлэгээ нэмэгдүүлнэ. За бизнес танилцуулгыг өдөрт нэг удаа хийх. Ямар ч хамаагүй нэг удаа өдөрт одоо чинь манай бизнесийн хэм чи ерөөхдөө бол одоо ингээ одоо жишээ зүгээр энгийн нөгөө ингээл ажил хийдэг хүн байгаа ш тэр хүн чинь ингээл ямар нэг дотроо ингээл өсөө сонирхол энэ бизнес ажилласаа гарахынсан хувийн нэг юм хийхээсэн ямар нэг юм хийхээсэн гэхэл хүн болгол дотроо ингээл боддог ш тэгээ тэр хүнийхээ яг тэр хүн яг ямар одоо зүйлийг хүсэж байна одоо шин тэр хүн ажлаасаа гараад яг ингээл өөрийнхөө завтай чөлөөтэйгээр хийдэг. Гэхдээ тэр нь ингээл яг сүлжээний бизнес биш. Гэхдээ сүлжээний бизнестэй ингээл дотроо ингээл яг өөрийнхөө асуудлыг шийдээд олцсон бүтээгдэхүүн байх юм бол тэр хүмүүд чинь бүр давуу тал болно шүү дээ. Тэгэхээр тэр хүмүүстэй аль болох тухайн үнийг асуудал дээр нь тулгуурлаад бизнесээ санал болгохыг хэлээд. За тэгээ багийн гишүүнүүдтэй туслан өдөр бүр үр дүнгээ тайлагнана гэсэн юм өдөр бүрийн алхмын степүүд байгаа. За тэгээд манай энэ зүйлийн зорилго нь болохоор бидний зорилго ганцаараа Emerald болох бос Emerald багийн бүтээний одоо жишээ нь хоёулаа шинэ гэж байгаа шүү дээ. Хоёулаа Emerald болох юм бол хоёулаа л явах нь шүү дээ. За тэгээд өөрийгөө бизнес эрхлэгч гэж харах сэтгэлгээг бий болгоно гэж хамгийн ихнийх нь болохоор. За тэгээд хамгийн ихний майндсет дээр төлөвлөрч хэрхэн ажиллах вэ гэхлээр алцах хүмүүсийнхаа нэрсийг гаргаад хамгийн ихний алхам нь болохоор бид нар тэр хүмүүстэйгээ уулзалт хийгээд яагаад энэ бизнесийг сонгосон юм бэ? Зорилгоо бичин. За яагаад за би энэ сард 2 сарын хугацаанд би фокуслаад өдөр болгон үйл хийгээд ажиллах юм бол Emerald-ийн цалинжийн нэг 7-8 сая төгрөгийн цалин байгаа шүү дээ. Тэр цалингаараа би юу юмэр байгаа? Хуцаа сэлмээр байгаа юм уу? Эсвэл ямар нэг хөсчээсэн камер, тэг гоё хувцас, тэг юу вэ? Тэг гэртээ хэрэгтэй зүйл тэр зүйлээ би энэ мөнгөөр авах юм уу гэдэг яг тэр мөнгөө юм зарцуулах зорилгоо бичнэ. Хоёрдож би зорилгоороо Солонгос яваад би 5 хоногийн хамт олонтойгоо маш гоё аялж ирээд өөртөө гоё энэ жилдээ маш гоё юм мартагдчихгүй юм гоё дурсамжийг би болгоод ирнэ. Өөрийнхөө зорилгыг бичээд нүдэндээ зорилгоо хараад за тэгээд
цагийн менежментээ гаргана. 2 сарын хугацаанд би өдөр болгон яаж ажиллах юм? Би хүүхдэд бол би хүүхдээ яаж зохицуулах юм? 2 сарын хугацаанд би хүүхдээ хинээр харуулах юм? Би одоо энэ бизнес хийж байхдаа миний хүү эдгээр сартай байсан. Тэгээд ихэр маань яг энэ уулын дэжгүй компани менежер, офис менежер хийдэг гэсэн аахгүй. Тэгээ би манай хэрэг 2,500 сая төгрөгийг гар дээр авдаг. Би яг имрааллах юм бол чиний 2,500 сая төгрөг чи би өгнөө амлчин. Чиний надад яг сар гарan яг энэ хугацаанд миний хүүхдээ хараад өгч. Би чиний яг цалин гэж өгнгээд ихрээ ажилласан гаргаад хүүхдээ харуулад би яг фокуслж ажиллаад сар гарны хугацаанд имраалд болж ирсэн. Өдөр бүр 10 шинэ хүнтэйгээ холбогдох тэр 10 хүнийхээ нэрсийг бид нар айл үжээ 200 хүний нэрсэн жагсаалтыг хийхээс өмнө гаргах нь. За тэгээд тэр 200-ийнхаа өдөрт 10 гээд ингээд хугацаанд төлөвлөгөө гаргаа явна. За амжилттай хүний зуршлыг бүтээнэ. За энэ нь болохоор бид нар нөгөө нэг яг юу гэсээд байгаа яагаад байгаа мэдэхгүй учраас ингээд зорилгоо фокуслаад ингээд ажиллаж чаддгүй мэн л да. Тэнгүүд одоо жишээ нь би ийм юм хүсэж штэ. Би за нэг ерөөс ингээд орлого маань буудаггүй нэг 10 сая хийх ингээд бүр тогтмол болдог бай. За 10 саяасаа би 5-ын үрээ 5-ыг хадгалдаг байл та гэх мэтчлээ. За тий би 5-ыг яг юунд руу хадгалах гээд байгаа 5-гаа би яг юунд нь зориулахын гэх мэтчлэн зорилгоо бид амар сайн бүр ингээд нүдэндээ харагдтал төсөөлөө цаасан дээр буулгаад ингээд бичснээрээ хүн ингээд цаанаасаа бүр ингээд очасаал бүр ингээд шүнэн нойр үрхээ байлаад маашгүй би хинтээ уулзахгүй хинтээ холбогдохгүй гэл хүний толгой ажиллаж эхэлт юм байл да. За тэгэхээр мөрөөдлийн жагсаалт гаргаад зөвлөдөө бичгийг хэлж байгаа. За хоёр дахь бидний хийх алхам нь болохоор суралцах зүйлс. За энэ хийж явах явцдаа бид нар суралцах зүйл нь болохоор бүтээгдэхүүн бүрийн онцлог давуу талуудыг бас хажуугаараа суралцаа мэддэг болохгүй бол нөө хүн дуудаал эдэг хийгээл эдэг асуух гэхээр юмаа мэдэхгүй тайлбарлаж чадахгүй ах чи өөрөө амар тийм ерөөсөө тийм туршлага юу басан шүү дээ, мэрэгжлийн басан шүү дээ тий. За тэгээ хин санал болгох. Одоо жишээ нь бид нар ингээд бүх хүнийг хэрэглэгч гэдгийг ерөөсө харж чаддаггүй. Одоо дөнгөж төрсөн хөвчсөн тэр ягаан савн болон манай ягаан тосны калам кремний хэрэглэгч ахгүй юу. Тэр ягаан барьдаг тус бүр амар үгүй юу. Хатуу сав амар гоёш манай хүүг харшилтай диатезтэй. Тэгээ тэр чин дотор нь үүдэлсэн шүү дээ. 10,000 pp-тэй юм үүдэлсэн орчны арилгатай байгаа. Тэгээ тэрийгээр ингээ би угаахаар ингээ угаасны дараа ямар ч тос түрхэх шаардлагагүйгээр амар гоё гүлгэр болчдөг. Тэгээ тийм харшлын тэр зүйлийг дарангуйлаад айгүй гоё тийм чиншилтэй болгоод юу яадаг вэ? Харшлын тийм сорин морийг хүртэл бүдрүүлдэг заяа. Тэрийг дөнгөж төрсөн хүүхдүүд өснө хаагтай, өснө ингээд бисроцтой хүүхдүүдийн хүртэл хуухыг нь угаахад айгүй гоё ялдаг чиглэлтэй бол. Тэрийг болон калиум кремийг дөнгөж төрсөн нэраа хүүхдүүдэд санал болгох хэрэгтэй. За тэгээл ер нь бол бүх хүмүүс хэрэглэж байгаа 0-80 насны бүх хүний хэрэглэгчийн нэрсэн шалтгаан гаргаад ард нь ямар би бүтээгдэхүүнийг энэ хүн санал болгох уу. Эрэгтэй хүмүүсийг бид нар хэрэглэгч биш гардаг байхгүй. Тэмүүл тэр тархлааны бүтээгдэхүүн байж тээ. Гэр бүлийн эрэгтэй хүн болгон санал болгоод ингээл ирэхэд бол бидний борлуулалт айгүй сайжирна. За тэгээ түгээмэл асуултуудад хариулж чаддаг байх хэрэгтэй. Хэрэглэгчийн зөвлөгөө өгөх аргыг одоо бас сурах хэрэгтэй. За 3 минутанд бизнес танилцуулга хийж чадах байх хэрэгтэй. За before after түүхийг ярьж сурах, спонсороо магтаж сурах. ABC-ийн ийм гинжээ холбоотой авахгүй. Энэ гинжээ холбоотой байгаа үндэ одоо жишээ нь би хийх цай намаа амар гоё магтлаа штэ. Тэгэхээр та нар яг намайг ингээ илүү сонсох хүсэл нэмэлтэл төрж байгаа гэдэг. Яг тэрнтэй адилхан та хэд маань хүмүүстэй өөрөө гаргасан үр дүн байхгүй бол хүмүүстэй спонсороо маш сайн магтах хэрэгтэй. Тэнгүүд манай тунгаагч байна. За YouTube дээр орсон бичлэг байгаа тий. За та энийг үзээд хаа. За энэ хүн сард 50 сая төгрөгийн орлого ордог. Саяны 7 сарын цалин 15 хоногт 32 сая төгрөг орсон байна. Маш их зүйлийг энэ дэс дээр бий болгоод байгааг анхлан хамтдаа эхэлжсэн. Бидний ингээл харахад бол ингээл бүр ингээл айгүй гой зүйлийг бий болгоод байгаа хгүй. За тэгээд өдөр бүрний бүтээгдэхүүний контентийг нийтлэнэ гэж. За сошиал медиа брендинг болохоор хүн болгон үүсгэх боломжтой. Гэхдээ хүн болгоны үүсэхгүй хүн болгоны дурын сонирхол асуудал байгаа шүү дээ. Одоо жишээ нь би бол ингээл контент бүтээхийг хүсэж байгаа боловч та хүсэхгүй байж бас болно шүү дээ. Тэгэхээр энэ дээр ерөнхийдөө бол челленж учраас хүн болгоныг бас оролцуулахыг хамруулъя гэсэн. Ягаад гэвэл та нэг нүүр хагараад хийчихвэл хин л хэрэгтэй тань л хэрэгтэй байхгүй тийм үү. Тэгээд энэ челленж бүрээрээ одоо бид нар 1-ээс 15-ны хооронд хаалт хийж байгаа шүү дээ. Хаалт бүр тэрэ челленжийн ялагчийг тодруулна. Нэгт нь болохоор хамгийн сайн борлуулалт хийсэн үннийг шалгаруулна. Хоёрт нь болохоор контент креатор нөгөө нэг хувийн брендингийн нөгөө юу байгаа штэ пост болон сторинууд тэр бүгдийгээ сайн хийсэн хүмүүний контент креат бүтээгчийн нэгийг шалгаруулна. Челленж болон 1-ээс 15 хоног болгондоо шалгаруулна. Тэр болгон маань бас та хэд маань челленжийнхаа бэлгийг авах үнэ, имралт хийж явах явцдаа цалингуудаа авах үнэ.
За ийм гурван төрлөөр шалгаруулж байгаа шүү дээ. Челленжд оролцож байгаа хүмүүс хаалт болно. Тэгэхээр тэр хүмүүс аим гой урамших нь шүү дээ. Бэлгийн амплаа аваад үдэлсэн амплаа өнгөө ирүүлж байгаа. Дээрээс нь хүмүүсээ оруулаад цалингаа авч байгаа. За дээрээс нь 2 сарын хугацаанд би фокуслаа ажиллаж байгаа юм бол Солонгос би 5 өдөр явна шүү дээ гэл. Тэгээ бид нар 4 жилийн ойгоор болохоор нэг өдөр семинар нь болонгууд 2 өдөр нь бид нар бүтэн өдөржингөө сургалтад суужсан байхгүй. Тэнгүүд энэ удаад болохоор ямар сургалт байхгүйгээр 5 өдөр бидний гой бүр ингээ аялал зугаалуулах юм билий. Яагаад гэвэл Монголоос ингээ одоо Blue Diamond гарцаа ахад 2 дахин гарах гад ингээ байж байгаа учраас глобалуудынхаа зүгээр л ингээл гоё амраая зугаалуулъя гэж юм лээ. Тэгэхээр гоё ингээ маршрут нь одоо удахгүй гарчих юм бол ямар тааш нөгөө Солонгосын гоё ингээ нөгөө орд хаш руу орол нөгөө Солонгосын үндэсний хувцас өмсдөг штэ. Тим юм хомыг бас өмсүүлэх тим юм хом бас байсан. Тэгээд лайфстайлийнхаа талаар контент төрлийг хийн, бүтээгдэхүүнийхаа талаар за ингээ бид нар өнөөдөр уулзж байгаа гоё ингээл стори хийгээл за өнөөдөр ингээл гоё сургалт орлоо, багийн уулзлаа хийлээ. Ямар гоё тийм мэтчлээ ингээ гоё хуваалцсан. За суралцаж би одоо жишээ нь би өнөөдөр энд суралцж гин гэдгийг ингээ бас хуваалцаад энэ мэтчдийн гэлийг би ингэж ботсон чи ийм байсан юм бэ штэ гэдгийг ингээл стори оруулах хэрэгтэй байхгүй. Тэгэхээр тэр чи 10,000 хүн хэрэгтэй байгаа. Зарим хүний мемд хэрэгтэй байгаа, зарим хүний энийг хэрэглээд дурсал нь буураад исэн чинь дурсал нь нэмэгдсэн хүмүүс байгаа юм ба штэ гэх мэтчлэн өнөөдрийн сургалтаар та хэд мань ингээл яг гоо ингээл түүх бүтээгээл ингээл оруулах хэрэгтэй. За тэгээ бизнесийн үйл явцаа ингээ харуулах. За тэгээ бид нар та хэдтэй 7 хоног бүрийн контентын төлөвлөгөөг чинь гаргаж өгч хамтдаа ажиллана гэж. За тэгээд модуль 4 нь болохоор нэрсэн жишээлтаа хэрхэн гарах. Одоо шиг 200-ны нэрсэн жишээлтийн хамгийн их хэдүүлэг гаргана гэсэн шүү дээ. За бид нар хамгийн их гэр бүлээсээ эхлэн гэр бүлийнхаа одоо шиг ерөн тойрны хамаатан сад нөхрийн хамаатан миний хамаатан за тэгэл ингээл амар их нэрсэн жишээлтийг яг бид нар бичгээр бүр амар гарч ирдэг байхгүй. Тэнгүүд над чи амар хэрэглэж байгаа юм ба шүү дээ. За тэгээд найз нөхд рүүгээ орно хамаатан үгүй хамт ажиллаж байсан хүмүүсүүдээ одоо чинь та бол жишээ нь амьдралтаа орвол одоо хэд хэдэн ажил солилцсон байгаа шүү дээ. Тэнгүүд тэр хэд хэдэн ажлынхаа хамгийн анх би ямар ажилд орсон. За хоёр дахь ажил маань юу байсан? Тэрний танилын үрэл би тэнцээ чи хинтээ нийлдэг байлаа. За тэрний хин нь одоо надтай холбоотой байдаг лээ гэх мэтчлэн бүгдийг нь нэрсэн жишээлтэй гаргана. За тэгээ багаан дуудаад их сургууль за эндээсээс амар их юмнууд гардаг шүү. Одоо шинэ би за цэцэрлэг тахта би чинь төгөлд төссөн. За цэцэрлэгтээ төгөлдөөс ахгүй. За төнгөлийн юм байгаа илээ. За багаан ангитай юм байгаа илээ. За дунд анги их сургууль гэл ингээл бүгднийх нь нэрсэн жишээлтийг бас гаргаад. За тэгээл Instagram, Facebook-ийнхаа бүх найзуудыг ингээл доороос нь гүйлгээл за энийг оруулна. За энийг энэ санал болгон гэхэд ингээд бүгднийхээ нэрсэн жишээлт хийхэд за ер нь бол 200 бүр өлөхөн гарч ирдэг. За тэгэл тэр 200-таагаа хэдүүлээ ажиллаж ихэндээ. За энд юу гэж яах вэ? Тэрэнд яаж яах вэ гээл бидний толгой ажиллаад эхэлчихсэн гэсэн. За тэгээд урилтын мастер болох гэж байгаа. За тэнгууд хамгийн их хэдүүлээ холбогдноо бүр ингээд одоо шинэ бид нэг юу амар гоё энэ соосонготлог гараал яадаг гэж хүн болгоос нь тэр гоё юм байна, энэ гоё юм байна, энэ гоё юм байна гэх ингээд бүгднийг яриа штэ. За энэ бизнес ч гэсэн алтын маань энийг хоёлаа хийгээл хүмүүсийн үргээгээ хийдэг. Тийхгүй ерөөсөө тийхгүй заяа. Хүмүүс яадаг гэхлээр та ингээл гарч ирэл та амар гой санал шин энэ хүн миний төлөө хэлж ингэж хүлээж авдаг заяа. Энэ нэг бизнес хийх гээд тэрийгээр намайг ашиглах гэдэг гэж хүн хардаг. Тэгэхээр бид нэр гараад юу гэхлээр бид амар сэтгэл санаа гой тайвшруулад за би одоо хин тамиг бол эхлээд хэлж болох юм. За хамгийн эхлээд нэрсэн жишээлтаа ингээл хэдүүлээ гаргаж байгаа штэ гаргаж явах хугацаанд за энэ яг ер нь бол бизнесээр нь сонирхох боломжтой. Одоо энэ яг нэмэлт орлого сонирхоод явж байгаа. За тэгээ та нар ерөнхийдөө бол залуу хүмүүсийг бас айгуусаа тоочулах хэрэгтэй. Тэд чи одоо амар смарт болсон шүү дээ. Бүр ингээл одоо жишээ нь бидний өмнө нь ингээд загнуулаад юм хийдэг байсан бол тэд нар барыг загнуулахгүй урдаас барыг хэрэлдэй л дээ. Өөрөө барыг хийхгүй юм гэх ухааны жишээ нь. Тэд нар бас айгуу смарт ажилтдаг тийм болохоор залуу хүмүүсийг бас багтаа оруулах бас юу байхгүй. Бас тайжгүй шүү дээ. Тэдний нэг амар басаадах одоо жишээ тэд нар барыг чадахгүй дээ гэж бодох ерөөсөө зүйл биш. Залуу бод одоо жишээ нь Солонгос ч ингээд бүр дан залуу багаар бий болгоод Red Diamond болсон 20 эдтэй залуучууд байна. Бүр Porsche ундаг, Mercedes Benz ундаг заяа. Тэднийг хараад би бүр эдэрстэй яаж чадж байна гэж заяа. За тэгээд эхлээд холбогдоод сонирхлыг төрүүлээ. За сайн уу, удаан хугацаанд уулзсангүй тий гэх мэтчлэн яагаад холбогдоод за тэгээд хит их ярихгүйгээр нөгөө үнэ маш сайн сонсох хэрэгтэй. За ажил амьдрал нь сайн уу, хэр ажил амьдрал нь хэр болж юм тий ажил нь хэр байна, амьдрал нь хэр байна, ямар асуудал байна, үсний асуудал байна, ажлын асуудал байна, юуны асуудал байна. Ер нь бол манай бүтээгдэхүүн ийм төрлүүд байгаа чи ямрын илүү сонирхож чинь гэд нөгөөсөө асуугаад тэнгууд нөгөө үснэ амар гунаал үсний асуудалтай байгаа хүн бид нар нөгөө юугүй ингээл манай үүдээс шүү дээ эмгтээчүүд ингээл хөтрээ чангалан ингээл яриад болтох одоо тохирохгүй шүү дээ. Тэгэхээр
чамд ямар асуудал байна гэдгийг аягүй сайн олж өгөө. Тэр хүн яг өөрт нь ингээл бид нар ямар нэг ингээл асуудлыг яг ингээл дотроо ингээл боддог штеп. Одоо жишээ би энд орж ирэхдээ бол миний яг хүүхдийн бас үс яг ингээл хөдөлгөөнд ороод ирсэн амар унжсэн. Тэгээ шампунаа хэрэглээд бас үсний уналд амар гоё багасч ирсэн байхгүй. Тэгээл яг бод надад бас аягүй гоё санагдчихсэн. Тэгэхээр тухайн хүнийхээ яг асуудлыг нь шийдэж өгөх юм бол зүгээр энгийн нөгөө ажил нь гоё бол тэгэл явах тий тажгүй юм бэлээ гэл ингээл ярахаас илүүтэй асуудлын шийдэд өгчгөр бас аюу гоё бизнес хийх шийдвэрийг гаргах төлөв залдаг. За тэгээ уулзалтанд уулзалтанд урахтаа саний процессор аюу сайн сонсноо. За нөгөө follow up хийнэ гэж яриад байгаа шүү дээ. Follow up-ыг хэрхэн хийх вэ гэхээр өнөөдөр би нэг хүнтэй холбогдоод уулзлаа. Өчтөр би уулзсан шүү дээ. Өнөөдөр би тэр хүнтэйгээ холбогдно. За тэгээд 72 цагийн дараа 3 цагийн дараа 3 хоногийн дараа ахиад холбогдно. За их чи юу болж ийн хоёул одоо ингээд манай спонсорд ирчлээ. Хоёул одоо ингээд уулзах ингэхүү тэхүү би тань одоо ингээд амлаасаа гоё нөгөө доктор ойлгоо дээр хийж үзүүлээ. Тэгийн ингээ гэл нөгөө нэг гоё уриал авчаал. Тэг хүн чинь нөгөө ингэ тийм билээ. Одоо шин энд орж ирэнгүүт хөөе сайн уу сайн байна уу гэл ингээл амар гоё атмосфер уур амьсгал бидийг хүлээж авч тэгэхээр тэр уур амьсгал руу хүн ахин дахин очих гээд идэм билээ. А тэнгууд ийшээ ингээл орж ирсэн чи бүгд ингээл энийг юм баг яах гэж орж ирсэн ингээл дээрээс нь доош хараад ингээд их юм бол хүн чинь ингээл амар юу 5 мэдрэмж аваад эндээс гарч ирэл яхиж хаалгаар хизэж орж ирэхгүй шүү дээ. Тэгэхээр ямар ч хүн байсан ямар ч багийн хүн байсан орж ирж байгаа хүмүүстэй маш гоё уур амьсгалыг өгөөд гоё инээгээ тэр хүмүүсээ гоё хайрлаа сурч явах хэрэгтэй юм байлээ. За тэгээд 7 хоногийн дараа 14 хоногийн дараа нөгөө хүнтэйгээ холбогдно. Тэгвэл бид нар нөгөө нэг санал болгол уулзчингуудлаа нөгөө нь хайчдаг. За нөгөө нь л холбогдох байлгүй дээ. За тэр маань л холбогдох байлгүй дээ ингээ хайчаад идэг. Тэр чинь ерөөсөө биш байгаа байхгүй. Бид нар өөрсдөө эргээд заавал холбогдох хэрэгтэй. За тэгээ одоо дуусч байна манайхаа. За тэгээд лидершип буюу манлайлагчийг бий болгохын тулд бид нар өөрсдөө хамгийн түрүүнд ирдэг хамгийн сүүлд явдаг, өөрөө үлгэлдэг, бусдыг магтаж шийдэл ярьдаг байх хэрэгтэй гэж. Энийг бас ингээл хүн болгон хийх гэж бас хичээл явж байгаа л да би өнөөдөр хоцрож гиснээр бас хичээж байгаа шүү. За тэгээд өөрөө юм байж багтаа орж иж байгаа хүмүүсээгээ бас өлөр дөрөөл үзүүлж хэлэх нь шүү дээ. За чи өнөөдөр сургалт хийдэг шүү битгий хоцроорой. За би өөрөө ирсэн байж гинэ гэх мэтчлэн дээ. За тэгээд аппликейшн буюу өөрийгөө хуулбарлах. За энэ бүх процессыг хийгээд өөрийгөө ингээд би бэлэн болгоцсон тохиолдолд яг л яах нь багтаа өөрийгөө хуулбарлаад явчих нь шүү дээ. За тэр хуулбар нь болохоор шинэ хүү орж ирсэн тохиолдолд 48 цагийн дотор бидний одоо нэг Selva Howl DC-ийн групп байгаа шүү дээ. Тэр групп дээрээ нэмэн Sobot багийнхаа групп руу нэмэн за тэгээд зорилгыг нь бичүүлэн Instagram-ийн профайлыг ингээл бэлдэж өгөө өөрийнх нь одоо зөвлөдүүдийг гаргана. За тэгээд reel хийх аргын зааж өгөх, story хийх аргын зааж өгөх гэх мэтчлэн одоо энэ хүний жагсаалт гаргах гэдэр дээр нь бид нар одоо туслаад би яг юу хийжсэн. Одоо жишээ нь би анх орж ирэхдээ яг яаж илаа, энэ хүмүүс яг яаж ажиллавал яг зүйл юулэг гэнөө бид чи одоо жишээ нь энийг чинь би бас өөрөө яг хийсэн процессондоо тулгуурлаад дээрс нь би яг 2 сарын хугацаанд хийж чадчихсан уу гэхээр чадчихсан учраас тэрнээрээ бас ингэ фокуслаад хийгээд байгаа тийм. За тэгээд одоо чинь энэ жишээ аахгүй юу? Сайн уу чиний үзийг хараад маш эерэг энергитэй санагдлаа. Би одоо эмэгтэйчүүдтэй хамт онлайн бизнес хөгжүүлж байгаа. Чиний сонирхол хоббитэй төстэй байж магадгүй гэж бодлоо. Хэрвээ завтаа бол уулзангаа ярилцах уу гэх мэтчлэн ингээд хүмүүнтэйгээ зөв холбоо одоо тогтоох хэлж байгаа. За тэгээд манай энэ академик одоо ингээд Selva юуны Emerald Jar Challenge-ийн одоо энэ бүр академик сургалт болгоё гэж ярилцаад бий болгож байгаа. За тэгээ энэний тангараг нь болохоор бид нар өдөр бүр өсөж, өдөр бүр үйлдэл хийж, өдөр бүр багаа дэмжинэ. Би зөвхөн өөрөө амжилт гаргахгүй бусдыг ч амжилтанд хүргэнэ. Би Emerald төвшний манлайлагчийн үлгэр жишээг өдөр бүр харуулнаа гэсэн юм тангарагыг бүгдүүлээ яг энэ challenge-ийг бөөнөрөө эхлүүлэх үедээ юу агаад бүгднөрөө зэрэг гоё хэлээд за тэгээд энэ challenge-ийг эхлүүлэх гэж байгаамаа. Тэгээд энийг юу хахаас өмнө яг л би яг тайдтай гэж яах вэ? Юунаас эхлэх вэ? Яг юу хийвэл болох юм болоо? Юу гэж хүнд хэлүүл оруулах юм болоо? Яавал би багад хэлэх юм болоо? Орж ирүүлсэн багтаа оны ганц нэг ороод ирсэн байгаа хүмүүсээ хэрхэн ажиллах юм болоо гэх мэт амар толгой гашлагтай байсан байхгүй. За тэгэл одоо жишээ нь жилийн хугацаанд бол одоо жишээ миний ингээл Apple руу ороод харах юм бол надад ингээл баг маань бол амар том баг байгаа. А тэгтээ тэрийг яг ингээд нэг уур амьсгалд оруулаад нэг ингээд одоо шинэ тогтмол ингээд ир гэхэд ирдэг ингээл яг ингээл спонсорын бас яг одоо залуу хүн гэхээр бас хүмүүс чинь бас юу яд юм байна тийм
энэ баг надад заалаа юу чи баг юу хугацаад байгаа юм бэ гэж хүлээж авд юм байна. Яагаад гэвэл бид нар ингээд хоорондоо нэг харах өөр, миний багт орж ирээд надаас үг сонсох та нарын насныхаа шал өөр байхгүй. Тэгэхээр тэрийг бас хэрхэн ингээд гоё бий болгож авч явах уу гэдгийг бас ингээд бөөнөрөө яг гоё хамтдаа нийлээд нэг гоё юм яг гоё зүйлийг бүтээгээд ингэж явах юм бол танаа багаас орж ирж байгаа хүмүүс ч гэсэндээ хэдий би та нарын багш биш ч гэсэндээ нэг гоё уур амьсгалтай хүн байгаа л нэгэндээ тусалдаг байгаа л нэгэндээ гоё ингээл мэддэг чаддаг юм хуваалцаал ингээл тус тэмтэй байх чи тэр бизнесийн дараагийн орж ирж байгаа хүмүүст илүү төхөм илүү амар аюу гоё болно шүү дээ. Тийм болохоор ер нь бол нэг нэгэндээ гоё тусал дэмжиж амьдрья гэж Батина. Баярлалаа. Сургалт орсон. Удахгүй аймналгаа ануудаараа маш их баярлалаа. Баярлалаа. Гоё хүрэлцээсэн гоё бүгдээрээ гоё чиг тамин сонсон бүгдэд нь баярлалаа. Бас энэ хэлэнд бүгдээрээ оролцоорой.